Сайн байна уу? Welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд Итали десерт буюу кассатаг хэрхэн хийх харыг хуваалцуулна. Юуны юм нандин чавга, улаан чавга, тэгээд үзмтэй самар бэлдсэн байгаа. За тэгээд үзмтэй самраа гаргаж ирээд самрыг ингээд жижигхэн болгоод ирчихнэ. За тэгээд бүгдийн сайхан жижигхэн болж хоож ичээд за жоо хатуу жимснүүдээ ингээд аяганд хийчихнэ. За тэгээд зөөлөн энэ улаан чавга эднэрээ хуваагаж хийгээд за хатуу жимснүүдээ бол дундаа ийм хэсэг нь бол дээрс нь ус хийгээд за тэгээд 1 цаг байлгачна. За тэгээд дүмпэн бэлдээд зөөхийгөө 100 г хийнэ. За тэгээд зөөхөн дээрээс тараг 400 г хийчихнэ. За тэгээд зөгийн балаа 4-5 халбах хийгээд за тэгээд зөгийн балаа бол өөрөө бол зохицуулж болно. Хэрч хэрлэг хийхээр нь тааруулаад хийчихнэ. За тэгээд хэрцсэн жимс самруудаа хийчихнэ. За өөр тэгэд гүзээлцэн ч юм уу манго ч юм уу жоохон гоё өнгөтэй ногой жимс хийвэл маш гоё харагддаг. За одоо л усан твтээсэн жимснүүдээ бүгдийг хэрчээд дээрс нь хийчихнэ. За тэгээ голын өрийнөөс аваад ингэж хийж байгаа. За тэгээ маш сайн хутгаж жагаад ийм сав бэлдэж жагаад за доор нь ийм цаас тавьж жагаад ингэж бүгдийг хийж жагаад сайхан нэгэн жигд ингэж орсныхан дараа нь хөлтөгчөндөө игээд 4-5 цаг хөлтөчнө. За тэгээд десерт минь бэлэн боллоо. Маш гоё амттай кассата эрүүл десерт минь бэлэн боллоо. Та бүхэн анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.